Амралтын өдрүүдэд болгонд ажилласан манай сэтгүүлч Аяны богц дүүрэн ирлээ. Булган аймгийн Бүрэг хангай сумын нутаг Хар бухын голд Ихэр Ботго мэндэлж цон олноо баярлууллаа. Манай ард түмэн эцэг өвгдийн үеэсээ Ихэр Ботго төрвөл төрийн хэмжээнд хүндэтгэн баярлаж хаан эзэн өөрийн гарын бэлгээ өгч байсан уламжлал түүхийн хуудснаа хідэнтэй бий. Эртнээс уламжлагдсан ирсэн зан үйлийн дагуу төрийн түвшээд Ихэр Ботгоны мэлалганд оролцоод иржээ. Эртээр үеэсээ манай ард түмэн инг ихэрлэж Ихэр Ботго гаргахыг сайн цагийн эхлэл гэж бэлэгшээж хаан төрийн хүндэтгэлийг үзүүлж Ихэр Ботго гаргасан ингийг сэтэрлэж ботгонуудыг мэлаадаг боломжтой. Инг ихэрлэх нь тэр бүр гараад байдаг зүйл биш. Харин сүүлийн 3 жил дараалаад инг ихэрлэж байна. Өмнөх 2 жил Говьалтай Баянгор аймгуудад инг ихэрлэж байсан бол энэ удаад анхдагчдын үлгэн нутаг Булган аймгийн Бүрэг хангай сумын Хар бухын голыг хүндэт Даян авраг Сүхбаатарын Тэмээ сүргийн зөөлөн хүрэн ингнээс Ихэр Ботго мэдлэж төр түмэн хотол олноо баясгалаа. Ихэр Ботго мэдлсэн мэдээг сумын даргаас төрийн тэргүүн хүрт дамжуулан дуулгаж төрийн дээд шагналын медалга болгон өгдөг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу хүн сүдэ аж ахуйн хөнгөлөлтөрлийн сайд Бадамжуна, улсын хурлын гишүүн Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга Цэнгэл, ТV телевизийн зөвлөх, соёлын гай зүтгэлтэн Царан гэрэл тэргүүтэй төрийн түвшээд төр нийгмийн зүтгэлтнүүд Ихэр Ботгоны медалганд оролцож Монгол улсын ерөнхий сайд Батбат, улсын хурлын дарга Дэмбэрэл нарын гарын бэлэг болох мөнгөн бойл, мөнгөн цар, болдор цомыг гардул өгч Ихэр Ботго гаргасан зөөлөн хүрэн ингийг мөнгөн бойлоор бойлож сэтэрлээ. Энэ жил их бэлгшээлтэй сайхан он жил өнтэй сайхан үйл болсон, тарган сайхан хавар өнгөрлөө. Одоо сайхан хурн нартай сайхан зун бэлгээр зун эхэлж байна. Тэгээ энэ өдөр бас бид Монголын бэлгшээл болдог. Үе үеийн одоо бас Монгол төр хошуу ноёдууд хүндэтгэл үзүүлж ирсэн нэг үйл явдал бол Ихэр Ботгын хүндтгэх ёслол байдаг байсан мөлий. Тэгээд өнөөдөр бас нэг бэлгшээл нь бол өөрч бас нэг сүрэг дотор төвчхөөг бас монголчуудын хайртай бүх одоо их авраг Сүхбаат аврагын маань бас сүрэг дотор Ихэр Ботго төрсөн явдал бас монголчуудын Монголын ард түмэнд бас сайхан мэдээ болж байгаа хаа гэж бодож байна. Үнэхээр бас их сайхан бэлгшээлтэй ийм үйл явдал болж байна. Эртээр үеэс одоо бас энийг бас монголчууд их бэлгшээдэг ийм уламжлалтай. Хэрвээ одоо Ихэр одоо Ботго гаргуул одоо эзэн ноёндоо хайлтдаг, эзэн ноён нь бол хаандаа хайлтдаг ийм уламжлалтай байсан юм байна. Тэгээ энэ бэлгшээл юм байлгүй бас Монголын одоо ард дээргээд мал сүрэг маань сүүлийн 3 жил бол бас доктортой гай хэдийгээр хүнд цагаагаар бэлгшээл байсан ч гэсэн өсөж байгаа. Тийм учраас энэ жилийн одоо бэлгшээл ялангуяа одоо бас Тэмээ сүргээр их таарахын нутагчтай манай Булган аймагч нь. Тэгээ энэ одоо бас хэдийгээр тааруулсан чанар их байна, чансаа сайн байна. Тэгээд бас сайхан Ихэр гаргасан нь бол Монгол орн даяараа одоо бас их амгалан амьдарч мал сүрэг маань их сайхан одоо өсөх байхаа гэж бэлгшээгээд өнөөдөр засгийн газрын төлөөж бас Бадамжуна сайд маань ирсэнд бас энэ хотоо айль болоод Булганы ард түмний өмнөөс сонгогчдынхаа өмнөөс тун их одоо баярлж байгаагаа бас танай телевизээр дамжуулсан бас хэлхийг хүсэж байна. Монгол улсын Даян авраг Сүхбаатарын Тэмээ сүргийн тоо толгой 400 горой болон өсөж байгаа энэ үед ийхүү Ихэр Ботго мэндэлсэнд авраг Сүхбаат ихэд бэлгшээж дангац бий гэлтгүй Монголын ард түмэн сайн цаг ирж байна гэж Ихэр Ботгоны мэлалганы үеэр хэлж байсан юм а. Өнгөрсөн хавар манай хотонд, манай суурьнд зөөлөн хүрнэртэй ийм сайхан Ихэр Ботго төрүүлсэн 2 Ихэр Ботго, охин Ботго. За тэгээд энэ их баярыг нийт ард түмэн түмэн олонтойгоо ингэж хуваалцаж байгаадаа баяртай байна. За тэгээд энэ онцгой явдалд бол манай төр засаг маань бас ардынхаа зан ёс зүйн уламжлалыг хадгалж ингэ сайхан хандж байгаа бодолд их баяртай байна. За энэ жил болон өнгөрсөн жилүүдэд бол Тэмээ Монгол улсад бот ихэрлээд байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг сайнны бэлэг тэмдэг юм аа гэж би ойлгож байна. Тэгээд нийт ард түмэнд баярыг хуваалцаж байгаадаа баяртай байна. За төр засагтаа баярлалаа. За Тэмээ олондоо баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье. Ийхүү Хар бухын голыг хүндийт мэндэлсэн Ихэр Ботгонд Монголын төрийн түвшээд медалга өргөж зөөлөн хүрэн төрийн даасанд орж сэтэрлэгдлээ. Сайн цагийн эхлэл өс дэвчгийн бэлэгдэл болсон Ихэр Ботго мэндэлсэн энэхүү үйл явдлыг Булган аймгийн Бүрэг хангай сумаас сэтгүүлч боловсрох зураглаач Жаргал сайхан нар сурвалжлан өргөлөө.